Сайн байцгаана уу үзэх өдрийн мэнд. Шинэ ангиараа уулзаж байгаадаа баяртай байна. Сувга дэмжих бол доор байгаа данс хараарай. Мөн лайк саб ширээгээрэй. За ингээд цуврал руугаан орцгоё. Тэмдэгтэй шавьчнууд жөтгөрийн хүч өгдөг. Тэдний хүчийг ашиглах тусам өсөж томордог. Бүрэн божиж том болох үедээ онцгой чадвартай болдог. Машагийн тэмдэгтэй шавьжийн онцгой чадвар бол шунал. Тэр эзэн бүхнээсээ чадварыг нь булааж авдаг хүчтэй. Эльф ахлагч хурдатгал гэдэг чадвартай байсан. Ахлагч түүнийг ашиглах болгонд хүмүүс гэмтдэг байв. Мөн Машаг зорсон газарт нь гайхалтай хурцтай хүргэж өгөв. Хатан хагархай сар үх түүнийг ал. Яагад гэдгийг нь гайхаж байсан юм. Шав минь намайг хатныг хамгаалахаар үлдээсэн. Жөтгөр гарч ирнэ гэж огтхон ч бодоогүй. Одоо хөхтэй бэлд. Аянган тесрэлт. Баазыг хүрээсэн ариусгах шидийн тойрог итэхгүй болох хүртэл 8 минут 20 секунд үлдлээ. Альтер надаас тэр хугацаанаас өмнө лууг ялахыг хүссэн. Гэвч үнэндээ бүх хүний аюулгүй байдлыг хангахын тулд би үүнээс ч хурдан дуусгах ёстой. Цэнхэр лууг алах нь энэ дайралтыг дуусгахгүй. Цэнхэр луу өхмөгц, ойг хордуулсан, харсаар Ремил луугийн хотоодноос чулуудсан байдлаасаа сэрнэ. Тиймээс л миний өмнөх амьдралд энэ дайралт бүтлгүйцсэн. Зайврын өмнөх амьдралд. Тийм ээ, бид чадлаа. Бид цэнхэр лууг яллаа. Сайн байлаа эрдий. Тохиролцсны дагуу луугийн зүрхийг би аавна. Зөвшөөрч байна уу гүнжээ? Мэдээж бид тэгж тохиролцсон. За тэгвэл луугийн зүрхийг аваад энэ юу вэ? Эсэргүүцэл. Эсвэл ямар нэгэн хаалт уу? Юу болоод байна? Луу өгсөн шүү дээ. Энэ хаалт хаанаас гэнэт гарч ирэв? Луугийн хотоодонд жөтгөр байсныг хэн ч мэдээгүй. Тэр юу вэ? Гартаа юу барьчихсан байна? Луугийн зүрх үү? Лууг миний өмнөөс алсанд баярлалаа. Амьдралын мото намайг хар. Чи намайг хичнээн үл хүндэлж байсныг санаж байна уу? Одоо энэ ойг би захирна. Луугийн зүрх минь надад хүчээ өг. Тэр новш. Үгүй зүрх тэнэг минь. Хар сарны хор луугийн зүрхтэй шүргэлцээд дараа нь хэд дахин хүчрэгжив. Тэгээд дэлбэрэлт мэт төрж бүх ойгоор дарахв. Ухраад бүгд ухар. Альтерийн баг хурдан ухарснаар өөрсдөө аварч чадсан. Гэвч луугийн зүрхийг авч чадсангүй. Эльфиний их ой болон Данаклын тариалангийн газрууд илүү бохирдож амьдрах боломжгүй эзгүй газар болж хувирсан. Миний өмнөх амьдрал бүтлгүйцсний шалтгаан бол мэдээлэл дутмаг байсанд оршино. Түүнээс бусад төлөвлөгөө, дайралтын баг, хороос хамгаалах арга хэмжээ тийм ч муу байгаагүй. Түүнчлэн манай урд шугамаас хорт манд чөлөөтэй тулдах чадвартай 2 хүн байсан. Цэнхэр луу юу? Тийм. Түүнд сул тал байсан. Эдгээгүй хуучин шарх. Тэр шарх руу дайрахад луугийн хүч бүрэн шахагдаж дараа нь тулдахад илүү амар болсон. Сул талыг нь яаж олсон байдгийг эхэндээ мэдээгүй. Ил гараагүй байсан байх. Гэхдээ тулдаж байхалтай харсан.
Луу биеийнхээ нэг хэсгийг хамгаалах гэж байгаа мэт хачин хөдөлж байсан. Би юу ч олж харахгүй байна. Тийм байхаас аргагүй. Миний өмнөх амьдралд энэ дайралт одоогоос 1 жил 4 сарын дараа болсон. Тэгэхээр хорны илэгдлээс болж луугийн хуучин шарах илүү их өвдөж байсан байж таарна. Одоо тийм ч их өвдөхгүй байгаа байх. Магадгүй би хангалттай гэмтээгээгүй байх. Хороор бүрсэн зүв. Хэлний шившлэг дэсэр. Зогс. Цэнхэр луугийн хэлний шид байна. Би хөдөлж чадахгүй. Түр хүлээ. Зөвхөн би ч биш. Усны дуслууд навчис хүртэл зогсчихсон байна. Би луугийн зүрхийг олж авсан ч жинхэнэ луугийн хэлний шившлэг огт өөр төвшөнд байна. Хараалаа. Мөнгөн түлхүүрээ ч нээж чадахгүй. Луу ийм том талбайг зогсоосон юм бол хэлний шидийг 7 секундээс илүү барьж чадахгүй. Энэ нь амьсгалаа дахин цэнэглэж галлахад хангалттай хугацаа. Гэхдээ нөгөө талаар 7 секунд гэдэг дайрал 2 удаа харуулхад хангалттай хугацаа. Төлөвлөгөөг өөрчилнө. Би цаг хожий, чи харин харав. Тэр төлөвлөгөө үнэхээр ажиллаж байна. Дахиад нэг сум. Түүний амьсгалын утыг устгахчлаа. Хар луугийн 17 сум үлдлээ. Улаан солиор нэг удаа хэрэглэхэд 3 сум шаарддаг. Тиймээс үүнийг дахин 5 удаа ашиглаж чадна. Мөн 2 энгийн сум ашиглаж чадна. Өөрөөр хэлбэл харуулх сум бүр минь заавал амин цэгтээ тусах ёстой гэсэн үг. Миний өмнөх амьдралд би цэнхэр луутай ердөө 1 л удаа тулалдсан. Тэр нь Тартарусын шүтгчдээс луугийн зүрхийг булааж аваад шингээсний дараа болсон юм. Би төсөөллийн орон зайд өөрийн биеийг хянахын төлөө тулалдаж байсан. Тулаан дуустал 1 сар болсон. Тэр 1 сарын хугацаанд луугийн дайралт болгонд би дассан. Үүний ачаар оюун санаа минь бүрэн нуран унахаас яг өмнө нь би түүнийг ялж чадсан. Тэр үед миний тулалдсан зүйл бол цэнхэр луу өөрийгөө оргил үедээ байсан гэж санаж буй дурсамж нь байлаа. Би зүгээрээ үнэндээ тэр үеэс ч муу биш бай. Тэлэгнэс. Алга болчихлоо. Дахиад л. Мөнгөн түлхүүр. Хар луугийн 14 сум үлдлээ. 11 сум үлдлээ. Баруун гар нь таслагдсан. Эзэн, миний эзэн, Кайсарус. Эвридисийн нөхөр, Жорж, хамгийн хайртай сэлэм, луу устгагч сэлэм, Грам. 1000 жилийн өмнө. Баярлалаа, Жорж. Миний эзнийг хараалаас чөлөөлсөнд. Би энэ газраас холдож чадахгүй байсан. Бас түүнийг явуулах өөрийгөө ч би зориглож чадаагүй. Арталис. Одоо яв. Би Кайсарус эзний зарцын хувьд түүнийг хөнөөсний чинь төлөө чамайг хизээж уучлахгүй. Энэ бол миний үүрэг. Одоо яв. Хэрвээ би чамайг дахин харвал би чамайг ална. Гэнэт хөдөлгөөнгүй болчихлоо. Дайралтын координатыг шалга. Үгүй Кэра. Тийм биш. Одоо аюултай. Миний эцэг амьдралын мод жичирч байна.
Луу устгагч Жорж. Миний тэр үед хэлсэн үг минь тангараг байсныг чи мэдээгүй гэж үү? Би чамайг хизээч уучлахгүй. Амьдралын хүчийг дуудаж байна. Миний сэлэн бол. Хүлээж байгаарай эзэн минь. Одоо би эцэст нь танд өгсөн үүргээ биелүүлэх болно. Тэр хэлний шид ашиглаад амьдралын хүчээ солон байж хүч авч байна. Сүүлийн тулаандаа бэлдэж байна. Надад бол бүрч сайн. Алив хүрээд ир. Миний луугийн хэлбэрт 12 минут үлдлээ. Луу амьсгалаа дахин нэгэн удаа ашиглаж чадна. Гэхдээ одоо эдгээр тоо утгагүй болсон. Бүжиглэж буй луугийн сэлэм. Хэлний шид ашиглан амьдралын хүчээ солон бүтээсэн зэвсэг. Дасралтгүй амьдралын хүч болон хамгаалтыг сорох боловч буцаагаад асар их хор хөнөөлт хүч өгнө. Үүнийг зогсооход надад хэрэгтэй зүйл бол шийдэмгий байдал, төвлөрөл 2. Өөр юу ч чухал биш. Надад хэрэгтэй зөвхөн цэвэр хүч. Чадвар, зэрлэг луугийн хэлбэр. Асар их мана зарцуулж луугийн хувиралтыг нэмэгдүүлнэ. Биеийн чадварыг 200% нэмэгдүүлнэ. Луугийн хувиралтын үргэлжлэх хугацааг багасгана. Луугийн хувиралт дууссаны дараа төрөх хугацаанд юу ч хийж чадахгүй болно. Луугийн хэлбэрт үлдсэн хугацаа 12 минутаас 3 минут болов. Амьдралын мод. Аава. Үүнийг санаарай. Луугийн хаан тулааны урлагийн зорилго бол суурь техникээ төгөлдөржүүлэх биш. Түүний зорилго бол хүчний урсгалыг ойлгож удирдах явдал юм. Үүнийг эзэмшсэний дараа багахан хүчээр асар их хүчтэй дайралтыг сурч чадна. Бага хүчээрч хүчрэг дайсныг ялж чадна. Бүх зүйл хөдөлгөөнд байдаг. Хүч нэг цэгээс нөгөөд урсдаг. Агуу мөрний урсгалтай адил. Үүнийг ойлгож чадвал навч хүртэл зэвсэг болно. Тэр үед луу хүртэл чиний өмнө өрсөлдөгч байж чадахгүй. Тэнд нэг юм гацчихсан бай. Ясуу эсвэл зэвсгүү удаан хугацаанд тэнд байсан бололтой. Түүний яриад байсан зүйл бай. Дахиад ус руу шунгаж байна. Үгүй. Усанд ор байгаа болохоор байрлалыг нь тогтоож чадахгүй байна. Аава, ээж, сумнуудыг минь чиглүүлээч. Сумнууд зөрчихлөө. Яана, амьдралын модыг олж өглөө. Үлдсэн 8 сумаа амьдралын мод руу харуuna. Тийм ээ. Кайсарус эзний зарцын хувьд түүнийг хөнөөсний чинь төлөө чамайг хизээч уучлахгүй. Одоо яв. Хэрвээ би чамайг дахин харуул би чамайг ална. Тэр өдрийг би санаж байна. Уучлаарай. Гэхдээ би ч бас зүгээр буцаж чадахгүй. Гүнж Эвридисийн хамтрагчийн хувьд ирээдүйд аюул учруулж балзашгүй бүх дайсныг устгах ёстой. Жорж бит 2 жижиг тулаан хийсэн.
Эсвэл илүү зөвөр хэлбэл би анхаарлаа алдсан. Тэр үед надад нэг зүйл зоосон. Миний ээвэр ч юм уу. Цагаан хатны хуруу. Анхдагч хатны ясаар хийсэн хадаас хатгуулсан хүний хүчийг битүүмжлэнэ. Битүүмжлэх хугацаа ойролцоогоор 10 жил. Хязгаарлах хараал. Хатгуулсан хүн өөрөө үүнийг авч чадахгүй. Хадаасыг сугалтал хараал хэвээр үлдэнэ. Энэ чиний хүчийг хэсэг хугацаанд хориглох болно. Улаан луу тогтворчтол үүрэндээ байж бай. Хэрвээ миний гарт Кайсарусын цус наалдаагүй байсан бол эсвэл энэ ертөнцийн нууцыг огт мэдээгүй байсан бол бид найзууд хэвээр үлдэж чадах байсан болов уу? Харамсалтай. Бид цаг хугацааг буцааж чадахгүй. Аль болох удаан бие биетэйгээ таарлахгүй байхыг хичээе. Анхааралтай байгаарай, Арталис. Тийм ээ. Одоо л саналаа. Тэр явдал аль хэдийн мянган жилийн өмнө болсон гэдэгт итгэхэд бэрх юм. Тэгэхээр энэ хүн чи биш байна, Жорж. Тэр бол чиний залгамжлагч. Тийм байж. Ийм л харагддаг юм байна. Шин луу устгагч. За ингээд энэ цуврал маань дуснаа. Дараагийн ангиараа юу гарах талаар үзчихээ дуусгая. See ya.